Онцгой албан татврын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулахын үзэл баримтал дотор гарч ирж байгаа нэг зүйл нь болохоор хуурамч шатахуунтай холбоотой зүйлс байгаа. Тэгээ энэ дээр бүрийг албан ёсны бичгтээ бол албаныхан болон хууль хяналтынхаа энэ байдлыг мэдэж байгаа боловч шийдвэртэй алхам хийхгүй байна гэж. За энэ ингээд хууль батлагдахаар энэ яаж хумигдах юм бэ, буурах юм бэ? Одоо энэ төслийг боловсруулах явцад судалгаан дээр хичнээн хувь нэр нь энэ хуурамч шатахуун яваад байгаа юм бэ? Хуурамч шатахууны хувь хэмжээг ер нь багцаалдаж тооцоолсон зүйл байгаа юу? Энэ одоо батлагдахаар энэ ингээд шууд хамаарлаараа яаж буурах вэ? Энэ асуултанд хариулт авъя. За ажлын хэсэг ахлагч хариулах уу? Хариулах уу? Замын цанг сайд. Эрдэнэ улд гишүүн энэ тамхитай холбоотой онцгой албан татврын өөрчлөлт орж ирж байгаа.